Сонжоод ирэхэд сонцогдох шуугаантай, яваад хүрэхэд яригдах дуйлаантай агтан хүрээт ирсэн олон идэрж авхаатай оролцсон адуучин одтой хиймэртэй агтан хүрээт сарын газраа туурайн чимээтэй жилийн газраа цуурайн чимэгтэй агтан хүрээт Монгол туурахт наадуун соёлын их наадам. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Агтан хүрээт Монгол туурахт наадуун соёлын наадмыг санаачлагч, зохион байгуулагч Батарчин Мөнхбат гэж хүн байна. Энэхүү наадмыг анх 2018 оноос хойш хийж эхэлсэн байгаа. Аймгийн хэмжээнд, бүсийн хэмжээнд, улсын хэмжээнд хийж үе шаттайгаар явж байсан бол ноднонгоос эхлээд Монгол туурахтны адуун соёлын их наадам гэдэг нэрийг өгч Монгол улс туурахтны хэмжээнд хийхээр зорж ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Бичигт бомт нь бол олон улсын Аз зэрэглэлийн бомт. Аз зэрэглэлийн бомтоор бид бүхэн жуулчин авах аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бас үндсэн зорилгоо болгон ажиллаж байгаа. Ингээд ноднонгоос ахуулаад хөлөн бөөрийн баргачууд Шилийн голын аймгийн баруун зүүн үзэмжингээс зочид төлөөлөгчд ирж оролцож байгаа. Мөн тэмцээнд тамирчид маань ирж үндэсний спортоор өрсөлдөн Монгол залуучуудтайгаа бас ур чадвар ахуулсан байгаа сорин оролцож ирсэн. Ингээд бид бүхэн Монгол туурахтны адуун соёлын их наадам болох ажилд бол сэтгэл шулуутан зориглон орсон. Энэ жилийн хүрээнд гэвэл бас нүүр монголчуудаас гадна халимаг Тува Бүрээдээс урлагийн зочид төлөөлөгчд ирэлцгээ мэдгдсэн байгаа. Өв соёлын үзүүлбэрүүдийг эхний өдөр 16-ны өдөр хийдэг байгаа. Ингээд Шилийн богд хайрхан дээрээс Монгол улсын өнцөг улмараас ирсэн залуучууд, Монгол туурахтын залуучууд маань бүгд гарan нар ухтах ёслолыг хийдэг байгаа. Бидний наадам байгалийн зохицлоор газар болдог учраас жуулчны бааз муутай хүлээн авах хүчин чадлын хувьд бага байгаа. Өмтөө уялд болон ер нь наадам 2 өдөр болдог болсон байгаа. Эхний өдөр бол дан соёлын арга хэмжээ, хоёр дахь өдөр нь бол үндэсний спортын төрөл адуучин тэмцээнээр залуучууд маань өрсөлдөнө. Шилэн малын үзэсгэлэн худалдаа, мөн худалдаа эрхлэгчдийн үндэсний адуутай холбоотой ч юм үндэсний өвөл уламжлалтай холбоотой хувцас эдэл хэрэглийн үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна гал дахих, гүйс этрэлэх энэ Монголын уламжлалт өв соёлын үзүүлбэрүүд болж байгаа. Үүн дээр бас шин санаанууд бас залуучууд маань над руу өгдөг юм байгаа. Жишээлбэл Энтэй аймгийн нэгэн залуучдад сур харвааг энэ үндэсний спортын төрөлд оруулъя. Адуучин тэмцээний төрлийн нэгэнд нь сур харвах тэмцээнийг оруулъя гэж. Ер нь яг монголчууд эрт үеэс ан аавд явах дайн байлданы бэлтгэж гэдэг юм уу эрчүүдийн байнгын морьтой холбоотойгоор бэлдэж ирсэн. Үүний шинжлэгдсэн нэгэн хувилбар бол энэ адуучин тэмцээн байгаа. Үүн дээр сурын харвыг баяжуулдаг юм уу. Жишээлбэл хүүхдүүд сүүлийн залуучууд бол морио сургаж эхэлсэн байна. Ёсолдог болгосон байна, гэвтдэг болгосон байна, цоройдог болгосон байна. Ингээд ухаантай моргод хөгжим тэмцээн бас дундуур нь бид бүхэн зохио. Аль болох нэг Монгол соёлын адуутай холбоотой соёлыг шин дэвшинд аваачих. Бас нэг залуучууд нь гараад дэлхийн зах зээл дээр ажилд бэлэн болох ч юм уу. Иймэрхүү бас бодлогыг бид нар дотроо барьж байгаа. Зарим хүмүүс ойлгохдоо зөвхөн адуучин тэмцээн гэдэг ч юм уу энэ хөдөөний залуусын нэг 6 цэнгэл арга хэмжээ ч юм шиг ингэж өнгөцгөө ойлгоод байгаа. Яг үнэндээ болохоор нэг Монгол залуучуудын цэрэгжилтийн ч юм уу спортын ч юм уу бие биелдрийн хөгжилд анхаарсан бас нэг томоохон арга хэмжээ гэж бодож байгаа. Үүний зэрэгцээ энэ жилээс Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газартай хамтраад залуучуудын эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгөх эрхтэйчүүдийн өвчлөг магадaltaй өвчнүүд мөн энэ коронавитой холбоотой цус өтгөрөл мөн бэлгийн боловсрол ч юм уу иймэрхүү чиглэлээр үзлэг онцлогоо өгөхөөр хамтарч ажиллахаар тохирсон байгаа. Мөн Сүхбаатар аймгийн Дарин сумын засаг даргын газартай хамтран дарингийн өв соёл мөн эдэл хэрэглэл ахуй соёлын онцлогийг харуулсан гэр үзэсгэлэнгүүд Сүхбаатар аймгийн соёлын газартай хамтраад төгс ангийн сурагчдад лектор аваачиж лекц уншуулах мөн соёлтой аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээнүүд мөн Агтан хүрээт нэг өдөр хэмээх олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнгээ соёлын газартайгаа хамтар зохиохоор байна. Энэхүү арга хэмжээнд хамтарч оролцож байгаа, дэмжиж ойлгож байгаа байгууллагуудаа бид бүхэн маш их баярлж байна. Сүхбаатар аймгийн
засаг даргын хамгийн газраас одоо цагдаагийн байгууллага мөн онцгой байдлын газар зэргүүд төрийн байгууллагуудад чиг үүргэн ажиллаж байна. Бид хүн бол хил өрчмийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бас орон нутаг улс орны хэмжээнд хамтран ажиллах ёстой. Нодон одоо яг 100 гаруй жуулч ирсэн. Гэхдээ энэ жил ирнэгээ бүгд хөтөлбөрөө асуугаад жуулчнаа бүртгээ зар сурчлагаа явуулаад одоо Өвөр Монголын сүнд гошуунаас тэмцээнд оролцъё гэдээ ярьж байна. Халимаг туваа бүрээдээс мөн соёл урлагийн арга хэмжээнд оролцъё гэдээ одоо зочид төлөөлөгчд нь яриад одоо ирэх мэдүүлгээ өгсөн байна. Ингээд бас энийг маань соёлын яам ч юм уу одоо улсын хэмжээнд ойлгож бас энийг хөгжих чиг хандлагыг нь улам бүр одоо дэмжиж ажиллахыг одоо би төр засгаас бас хүсэж байгаа. Ер нь яг ингээд Монголын боловсролын системийн алдаанаас ч юм уу Монголын тал хэерүүл одоо бага эрчүүдээр л дүүрч үлдсэн. Энэ бүхэнд бас бодлого тодорхойлж одоо арга хэмжээг илүү өргөн өтгөн болгох те залуучууд руу хандсан бас нийгмийн ажиллагаануудыг хамтдаа хийгээсэй гэж хүсэж байна. За энэ жилээс эхлээд бас наадмын маань мэдээ цуурай одоо хүн бүхний чихэнд очиж бас хамтран ажиллах түншүүд маань хамтран ажиллах бизнесмэнүүд нь бас ихнээсээ бид бүхэнтэй холбогдож байна. Ингээд адууны ертөнцид бас аль хэдийн танил болсон адуучин GPS гэж хамт олонныхан мөн Дашванжил газ мөн Дархан хотод орших эмэйл брэнд гээд бас олон аж ахуй нэгжүүд бид бүхэнтэй холбогдож байна. Ингээд цаашдаа бас энэхүү арга хэмжээнд Монголынхаа өв соёлын төлөө, Монголынхаа залуучуудын төлөө бас хамтран ажиллахыг олон үйлдвэрлэгч бизнесмен та бүхнээс уриалж байна. Нэг дор ингээд 6-аас 7 мянган хүн очсон. Тэгэхээр бас энэ дээр ингээд бүтээгдэхүүнээс уртачлах, таниулах, худалдаалах, хамтран ажиллахад бас таатай орчныг бид бүхэн 2 өдөр бүрдүүлж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр та бүхнийг хамтран ажиллахыг бид бүхэн урьж байна. Одоо зөвхөн зүүн бүсгэлтгөө Монгол улсын нүүр царайг гаргасан өвлийн аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүн болсон гэж ерөнхийдөө бодож байгаа. Сүхбаатар аймгийн Бичигт бомт бол олон улсын Аз зэрэглэлийн бомт. Шилийн богд гэдэг бол Монголын болоод ер нь аялал жуулчлалын бас нэг гол маршрутын нэг. Зөвхөн нэг өдөр гэхэд би одоо шинэ 16-ны өдөр гэхэд 160 машин наттай зөржүүлсэн. Тэр 5 цагийн дотор. Тэгэхээр Шилийн богдыг зорих жуулчдын тоо асар их байдаг. Үүнийг дагаад одоо жуулчны бааз нь хөгжөөсөө аялал жуулчлал нь хөгжөөсөө гэж бид хүн зорж байгаа. Нэг дор ухаандаа нодон гэхэд 6 мянган хүн цугласан. Тэгэхээр орон нутгийн худалдаа эрхлэгчдэд бас ямар их дэмжлэг болж байгаа. Цаашид энийгээ бас хамтран зохион байгуулвал бизнесийн бас өөр боломжууд гарч ирэх байх гэж бодож байгаа. Тэгэхээр бид хүн бас зөвхөн энэ акт нүрэд төслийн залуучууд зориод байх биш. Нутаг орны залуучууд хүмүүс маань бас бид бүхнийгээ дэмжин хамтран оролцож соёлтой наадаж, соёлтой худалдаагаа эрхлэж, хог шороогоон түүгээ явцдаг, галын аюулаа сэргийлдэг байх, архитын согтуурхаас бас аль болох зайлсхийдэг тийм ээ. Бас архит амлан худалдаалахгүй гэдэг нь бас бид бүхэнд одоо үйл ажиллагаанд хүндэлтэй хандаж харилцсан бас хамтын ажиллагаа сайжруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бид хүн ч хичээж байгаа, та бүхэн ч бас хичээвэл Монгол туурхтны маань наадам улан өргөн дэлгэр болох байхаа.